За бид уламжлал ёсороо даваагарыг болгон за эрэгтэйчүүдийн эм чанга ухааны доктор Насалмаа эмчтэйгээ ярилцдаг. Өнөөдөр мөн яг тэрхүү ярилцлага хүргэн за өнөөдөр бидний тарин бага насны эрэгтэй хүүхдүүдэд хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл хүргэх юм байна гэсэн тий. Өглөөний мэнд сайхан амарсан уу та? Өглөөний мэнд сайхан амарцгаав уу? Сайхан амарсан. За өнөөдрийн чухал мэдээллийг хурдан сонсох гэж тийсээ ядаж байна. Бага насны хүүхдэд хэрэгтэй мэдээлэлээ гэдэг ч байсан. Тий. Бид нэр өмнөх нэвтрүүлгээрээ дөнгөж төрсэн ээж аавд одоо хүүхдүүдтэй юу анхаарах вэ? Хүүхдүүдтэй болсон бол та юу анхаарах вэ гэдэг тал дээр ирсэн тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бид нэр дараагийн одоо амьдралын нэг мөчлөг болох бага насны хүүхдүүдийн онцлогийн талаар ярилцах гэж байгаа. Тэгэхээр эрэгтэй хүүхэд одоо 0-1 наснд бол ихэнхдээ ээж аавын илүү их хараа хяналтанд байдаг. Тэгээд 2-3 наснаас эхлээд харьцангуй юм амьдралын юм мөчлгүүдэд бие даагаад ирдэг. Тэр үед нь анхаарал халамж илүү сулардаг. Тэгээд нөгөө энэ дээр юу анхаарах ёстой гэдэг талаар нь наснаас нь болж одоо бид нэр онцлогуудыг тайлбарлаж эхлээд яриад дараа нь юу тохиолддгүү хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг талаар ярих гэж байгаа. За тэгэхээр ер нь 0-оос одоо 1 нас хүртэл бол хүүхэд бол ихэнхдээ живхтэй байдаг тийм ээ. Тэгээд 1-ээс 2 наснд за хүүхдүүдэд одоо шээлгэх юм дадлыг суулгадаг. Гэтэл 2 нас хүртэл ер нь хүүхдийн онцлог юу юм бэ гэдэг сэтгэл зүйн онцлог болон бие физиологийн онцлогийн талаар ярил л да. Тэгэхээр жишээ нь хүүхэд бол гэр бүлийнхаа хүмүүсийн эрэгтэй эмэгтэй гэдгийг нэгдүгээрт мэдэж эхэлдэг байна. Тэрэн дундаа ялангуяа одоо нөгөө өөрийнхөө зарим эд эрхтнийг одоо хүүхд ялангуяа зааж эхэлдэг шүү дээ тийм ээ. Хамар нүд амнайл ингээд тэгэхээр тэрнтэй адилхан зарим эд эрхтнүүдийг мэддэг боловч бүгдийг бол мэддэггүй байна. Тэгээд өөрсдийнх нь одоо бас нэг онцлог гэх юм бол шээх үед хүүхдийн шодоо хөвчөрж ирдэг. Энэ бол физиологи үзэгдэл ахна ялангуяа шээх дөхөөд ирэхээр давсаг дүүрсэн юм сигнал тархинд очиход хүүхдийн шодоо хөвчөрж эхэлдэг байна. За 3-аас 4 наснд хүүхэд ямар онцлогтой болдог вэ гэхээр хүсийнхээ ялгааг ойлгож эхэлдэг. Тэгэхээр одоо эрэгтэй эмэгтэй хүүхдийг нэгдүгээрт мэдэж эхэлдэг байна. Өнгөц одоо эсрэг хүүхдийнхаа хүүхдтэй өнгөц юм бэлгийн харилцааны тоглоом үүсгэж эхэлдэг. Ийм жоохон доо юу? Тий. Тэгэхээр энэ бол физиологийн асуудал ахна. За тэгээд нөгөө талаас эцэг эхийнхээ эсрэг хүүхдэнтэй илүү их дотносож ирдэг бахан 3-4 наснд. Тэгээ охин хүүхд аавтайгаа эрэгтэй хүүхд ээжтэйг илүү дотн болж ирдэг бахан байна. Тэгээд өөрийнхөө хүүсний талаар чи эрэгтэй юу эмэгтэй юу гэхэд үгүй би эрэгтэй ч гэдэг юм уу би эмэгтэй гэдгийг маш сайн бацтай ялгаж мэддэг болсон бахнэ. За тэгээд 5-8 наснд болоод ирэхлээр одоо үеийнхээ хүүхдүүдтэй өнгөц одоо бэлгийн харьцааны юм тоглоом ялангуяа айл гэр болж тоглох ч гэдэг юм уу те ийм өнгөц тоглоом одоо нэгдүгürt тоглож эхэлдэг байна. За тэгээд хүүхэд хэрхэн төрдөг талаар яагаад хүүхэд одоо төрөх болон бүрлдэх тийм ээ ээж нь яагаад жирэмсэн болчихвэ гэдэг талаар сонирхож энэ холбоотой асуултуудыг ээж аваасаа асууж эхэлдэг байна. Тэр үеднээсээ хариулах хэрэгтэй байна. Тий, яг зөв. За тэгээд одоо хамгийн их түгээмэл тохиолддог энэ бага насны хүүгүүдэд тохиолддог юм бол орондоо шээх эмгэг байдаг. За тэгэхээр 3 нас хүртэл хүүхдэд бол ер нь 3 нас хүртэл шээхийг одоо төв мэдрэлийн систем удирдах энэ дадал бүрэн суугаагүй байдаг учраас энэ хүртэл хүүхэд орондоо шээх нь хэвийн үзэгдэл гэж үзэх ёстой. За тэгээд энэ аажимдаа бол одоо 5-аас 7 нас хүртэл ихэнхдээ бол хэвийн буюу одоо шүн шээхийг хянах чадвар сууж ирдэг. Гэхдээ 4 нас хүртэл энэ насны хүүхдүүдэд одоо нэг 30% нь орондоо шээх нь хэвийн үзэгдэл гэж үздэг. За тэгвэл энэ эмгэг бас асуудлууд байдаг ч гэсэн ямар юмнаас болж хүүхэд орондоо шийдэг вэ гэдэг талаар өнөөдөр арай дэлгэрэнгүй ярих гэж байна. За тэгэхээр энэ болохоор орондоо шээх гэдэг асуудал нь нэгдүгürt нь хүүхдийн одоо тархины үйл ажиллагаатай холбоотой зарим хүүхдэд анхаарал төвлөрлийн дутагдал гэдэг эмгэг байдаг. Хит их хөдөлгөөнтэй ямарваа нэг зүйлд анхаарал төвлөрч чадахгүй одоо бүр нэг юм нэг тогон залгацсан юм шиг гэж хүүхдүүд байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ бол бас ийм хүүхдүүдэд анхаарал төвлөрлийн эмгэгээс болоод шүн орондоо шийх нэгдүгürt тохиолддог байна. За хоёрдугаарт нь өтгөн олон хоногоор хатах бага насны хүүхдэд одоо төрөлхийн гидснийх нь урт гэдэг онцлогоос ч юм уу энэ өтгөн хатаадах юм бол бас орондоо шийх нь байна. За давсагны хит төвчл буюу одоо ойр орхон шээгээд идэг юм бас эмгэг бас байдаг байна. За нөгөө талаар одоо хит жоохон давсагтай хүүхдүүд бас байж болно. Тэгэхээр давсаг нь одоо ялангуяа бага наснд бол 150-аас 200 г орчим байхад хүүхдийн давсаг дүүрээд шийх мэдрэмжтэй байдаг бол зарим хүүхдийн онцлогоос болоод орондоо шийж болох нь.
За тэгээд ялангуяа шийсний замын бас төрөлхийн эмгэг байдаг талаар бид нэр өмнөх нэвтрүүлгээр ярьжсэн тийм ээ. Тэгэхээр ийм эмгэгтэй хүмүүс бас орондоо шийдэж болох нь байна. За тэгээд шийсний замын халдвар. Тэгэхээр энэ шийсний замд өрөвсөх бохир одоо шийсний замыг өрөвсүүлэгч гэдэг юм уу тий гараа угаахгүй байх. Энэ эсвэл одоо памперч ивхтэй нудаах ч гэдэг юм энэ халдвар өгөх нөхцлүүд бас бий болох нь байна. За цэцэрлэгийн насны хүүхдүүдэд шимэгч хорхон халдвараас болж бас хүүхд орондоо шийдэг. Тийм цагаан орхоо. Тэгэхээр нөгөө шүн цагаан орхоо чинь одоо шулуун гэцний амсар буюу очногны амсар дээр шүн гарч өндгөө цацдаг. Тэгтэл энэ үед маш их захтандаг. Тэгээд захтансантай холбоотой хүүхэд одоо майж ах нойрон дундаа энэ эргээд халдвар өгөх, орондоо шийх бас нэг эмгэгийг одоо үүсгэдэг байна. За тэгээд бас төрөлхийн одоо ялангуяа чихрийн шижин 1-р хэлбэрийн чихрийн шижин гэж бага насны хүүхдүүдэд байдаг. Бид нар бол насан туршидчдаар дандаа 2-р хэлбэрийн буюу 2-р хэв шинжийн чихрийн шижин ярьдаг шүү дээ. Гэтэл төрөлхийн бас 1-р хэв шинжийн чихрийн шижинтэй хүүхэд за сэтгцийн зарим эмгэгтэй байх. За тэгээд нугасны эмгэгтэй байх гэсэн эдгээр шалтгаануудаас болж хүүхэд орондоо шээж болох нэ. Нэлээд олон шалтгаан байгаа. Маш олон шалтгаан байна шүү. Маш олон шалтгаан байна. Нэг кейс тань зүгээр сонирхуулахад нэг одоо ялангуяа хүүгүүд ч юм уу бүх хүүхдүүдэд л ер нь их тохиолж исэн байхаа гэж бодож байна. Нөгөө 0 орж ийн гэж зүүдлэг. Яг 0 ороод яг бийцлаа гэж зүүдлэл бол яг өглөө орондоо шийдсэн байдаг. Энэ аль юу л орж ирэх вэ? Тэгэхээр энэ бол нөгөө хөвшилтэй холбоотой гарч ирж байгаа ямар нэг эмгэг биш. Тэгэхээр хүүхэд орондоо одоо орохоос 2 цагийн өмнө уух эмийг нь хязгаарлаж зогсоох хэрэгтэй ахна байна. Хоёрдугаарт унтахаас нь өмнө шээлгүүлж хөвших хэрэгтэй. Давсгийн суллуулад за унтах чинь миний хүүхэд одоо шээчих тийм ээ. Тэгээд одоо сайхан унтна гэдэг ийм хөвшлийг нэгдүгээрт нь суулгачих юм бол хүүхэд шүн орондоо шээхгүй. Энэ бол яг тэгэхээр угаасаа унтахын өмнө шингэн уутсан бол тэр хүүхэд чинь шээсэн үүсээд нойрон хөрн тэгээд нөгөө тархинд тэр шээхэд одоо сэрхстэй гэдэг тийм сигнал бүрэн хөгжиж амжааг байх нь шүү дээ. Тэгэхээр энэ бол хөвшилтэй холбоотой эцэгхийн өөрсдийнх нь анхааруулах зүйл тийм ээ. Тийм. Тэгэхээр энэ бол сэргийлж болох нэг асуудал байх нь. За дараагийн нэг түгээмэл тохиолддог зүйл болохоор шээсний сүв өрөвсөх буюу халдвар авах. Тэгэхээр энэ бол нөгөө халдвар гэдэг нь халдварт өвчин биш, бохир гараас ч юм уу тий. За ялангуяа хүүхэд тоглож байгаад одоо ямар бусад зүйлтэй харилцах гараар дамжиж нян одоо шийсэн сүрөө халтах боломж маш ихтэй байна. Тэгэхээр энэ үед ямар шинж илэрдэг юм бэ гэхээр нэгдүгээр хүүхэд шийхтэй уйлах юм уу, завуурлах тийм ээ, ямар нэгэн хорсох, улаах юм шинжүүд өөрт нь илэрх нь байна. За тэгээд хэрвээ энэ халдвар одоо бүр нэлээд ноцтой болох юм бол энэс болж халуурж болох нь байна. Тэгэхээр бид нар эцэгчүүд бодглохоор хүүхэд халуурж байгаа бол ихэнхдээ ханаад өрцсөн болов уу, хоолой нүвтцсэн болов уу гэж боддог. Гэтэл тэр доод хэсгийг анзаарахгүй байх нь маш их хэлбэг байдаг байна шүү дээ. За тэгээд бас шүн шиг шинж гарч ирж болох нь байна. Тэгээд ялангуяа хэвлийн доод хэсгээр хэрвээ халдвар давсгийг өргөсүүлсэн байх юм бол хэвлийн доод хэсэгт дарахаар хүүхэд уйлах нь, уцаарлах нь, эмзэглэх нь тийм ээ. Тэгээд бас нэг анхаарах зүйл нь шээс нь үнэртэй болж эхэлдэг. Нөгөө ердийн шээс нь ингээд одоо нэг шээсний үнэр чинь бол нэг өөрөө өвөрмөц үнэртэй шүү дээ. Гэтэл энэ нь одоо анзаарах юм бол жоохон юм өмхийн үнэртэй юм шиг ийм болж ирнэ гэдэг бол шээсний замд халдвар үүссэн байх боломжтой гэсэн үг. Энэ зарим хүүхдүүд их тийм шээхтэй ингээд дүлж шээгээд байх тохиолдлууд ажиглагдчихлаа хүчээр ингээд. Тэгэхээр тэр ямар учиртай юм бол? Нэгдүгээр шээхтэй дүлж ийна гэдэг бол зарим тохиолдолд нөгөө шээсийн сүвний амсрын наалдац гэдэг зүйл байдаг. Ялангуяа арьсан ингээд бага насны хүүхдэд бол шодон арьсан салаагүй байдаг. Бид нэр өмнө одоо өнгөрсөн жил ярьжсэндээ фимоз гэдэг эмгэгийн талаар тэрхийний арьсан салаагүй байдаг талаар. Тэгэхээр энэ насны хүүхдэд ялангуяа цэцэрлэгийн насны 4-6 нас хүртэл ихэнх хүүхдийн шодооны арьсан наалдсан өөрөө аяндаа салдаг. Тэгэхээр наалдц салаагүй байх энэ одоо арай илүү одоо хүнд хэлбэрийн буюу бүр шээсэн сүвний амсар дээр хит их наалдцтай байхлаар шээсэн сүв одоо тэр наалдцаасаа болоод өрөвсөн тохиолдолд чөлөөтэй гарахгүй тохиолдолд хүүхд дүлж өгнө. Хоёрдугаарт нь заримдаа давсагны өрөвсөл болцсон бахан бол бас дүлнэ. Тэгэхээр энэ үед эмчит хандах хэрэгтэй. Хэрвээ хүүхэд шээх болгондоо одоо хүндэрх гэж байгаа юм шиг дүлээ зогсоод ахын бол энэ бол эмгэг байх нэ. Тэр үед нь заавалчгүй мэрэгжлийн эмчит хандаж үзүүлээрэй гэж зөвлөмөр байна. Тийм. Дараагийн чухал зүйл нь энэ насн дээр бол хүүхдүүдэд бол эцэгчүүдийн хувьд бол маш сайн шинжлэлүүдийг бол анзаарах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бид нар одоо хамгийн гол зүйл урьдчилан сэргийлэх тийм ээ. Юуг хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэхээр нэгдүгээр жирэмсэн эхчүүд жирэмсэн байх үедээ энэ
одоо ялангуяа шөнө орондоо шийдэг энэ эмгэг зарим тохиолдолд нусны эмгэг гэдэг зүйл үүссэнтэй холбоотой шөнө орондоо шийдэг. Энэ аажимдаа яг энэ нусны эмгэг нь битүүрээд хэвийн болох хөнгөн хэлбэрийн үе байдаг. Зарим нь бол бүр мэсцлийн эмчилгээ шаарддаг хүртэл байдаг. Тэгэхээр жирэмсэн үед ээжүүд фолиум хүчил гэдэг эмийг заавал ууж явах хэрэгтэй байдаг. Энэ нусны эмгэг үүсгэхээс урьдчилан сэргээлдэг нэг төрлийн витамин ахна. За тэгэхээр жирэмсний үеийн одоо мультивитамин гэж ярьдаг тийм ээ, олон витамины найрлагатай энэ витаминуудыг заавалжгүй ууж авах хэрэгтэй. Энэ хүүхдийн ургийн нөгөө эдэрхтэн бүрэлдэн хөгжихэд шаардлагатай микроэлементүүдийг агуулсан байдаг. Тэгэхээр энэ бол зайлшгүй зүйл ахна. Хоёрдугаарт нь жирэмсэн ээжүүд аригт амхны хэрэглэнээс заавалжгүй татгалзах хэрэгтэй. Тэгэхээр бидний дунд байдаг штэ. За одоо хүүхэд чинь хэвийн бойцсон. Чиний жирэмсний сүүлийн сарын чинь зүгээр чи нэг одоо архи уучих тий. Эсвэл зарим нь одоо юу гэдэг нь тамхи татаад байдаг ч юм уу. Энэ бол одоо хүүхдийн чинь эрүүл мэндэд маш хортой ахна. Тэгэхээр энийг анхаараач ээжүүдээ. Жирэмсэн үедээ архи тамхи хэрэглэх маш хортой ахна. За тэгээд хүүхдэд төрсний дараа багаас нь эхлүүлээд дагуулад одоо гараа угаалгаж заншуулах хэрэгтэй. Одоо бохор гартай байжгаад дээрэс нь одоо нөгөө эрэгтэй хүчин шодоогоо бариад шин гэдэг бол эргээд халдвар үүсгэх нэг нөхцөл болно. Хоёрдугаарт нөгөө хүүхд өөрөө 3-6 наснда өөрхөд эрэгтэнтэй танилцах жахтаа одоо яагаад би эмэгтэй хүүхдээс өөр юм, яагаад би басаагаараа шийдгэн ч гэдэг юм уу, энэ их сониуч үедээ нөгөө эд эрхтнээ оролдох юм асуудал гардаг. Гэтэл нөгөө тоглож дуусаад юм уу гаднаас орж ирэл гараа угаах хэрэгтэй ч гэдэг юм уу, хоолунд идэхийнхаа өмнө гараа угаах хэрэгтэй гэдэг шиг бие засаад бас гараа угаах хэрэгтэй гэдэг энэ заншлыг хүүхдтэй одоо суулгаач гэж хүүхдтэй зөвлөмөр байна. За тэгээд нөгөө талаас эрэгтэй хүүхдийн ч вэ эмэгтэй хүүхдийн ч дотоожийг нь өдөр бүр солидог байх хэрэгтэй. Цэвэрхэн ч байсан өдөр бүр. Тэгэхээр багадаа энэ хүүхд ингээд дотоож өдөр болгон одоо солиод твсчих юм бол энэ бол өөрийнх нь насан туршийнхны хвшил болчихно. Тэгэхээр энийг бол бас анхаарах хэрэгтэй. За тэгээд түрүүн хэлсэн тийм ээ, эрх асуусан шүү дээ. Нэг унтахын өмнө уух хэмээг нь одоо зогсоох хэрэгтэй те. Энэ бол бас тэгээд цагаан орхон шинжилгээг цэцэрлэгийн насны хүүхдүүдэд 3 сар тутамд өгүүлж явах хэрэгтэй. Яг тэгэхээр бидний дунд байдаг үзэгдэл тийм ээ, нэг таньдаг хүнээ гуйжгаад шинжилгээ өгөхгүйгээр хүүхдээ авчиад цагаан орхон шинжилгээг нь хэвээ ингээд зурулцдаг шүү дээ. Тэгэхээр тэр олон хүүхдтэнд халдвартай хүүхд явж байхыг үүсэхгүй. Эргээд тэр нь тоглоом энэ бусад зүйлээр дамжих бас магадлал маш өндөр учраас гараа угаахгүй байх юм бол энэ халдвар дамжуулнаа. Тэгэхээр гараа угаана гэдэг бол амьсгалын замын, хоол боловсруулах замын, тэгээд шийсний замын ч гэсэн бүх халдваруудаас сэргийлэх хамгийн анхны маш том алхам. Эмээ маань хэлдэг байсан сүүлний тос давсганд нь сайн төрхөж өгүүлэхэд сайн байдгаа гэдэг. Энэ юу бидний уламжлалт арга юу хэр үр дүнтэй юм бол одоо орч үед байгаа байна. За энэ нэгдүгээр одоо сүүлний тос таслах гэдэг маань одоо тухайн хэсэгт массаж хийж өгч байгаа л доо. Дээрээс нь нөгөө тухайн хэсгийн цусны эргэлтийг сайжруулж өгч байна. Тэгээд дулаан энэ нөгөө гарын энэ нөгөө юугаар дулаан жин одоо температур бол өөрөө тэр тухайн хэсгийн давсганд нь одоо таатай нөхцөлийг нэгдүгürt бүрдүүлж өгдөг. Хоёрдугаарт одоо бас нэг буруу нэг зүйл юу гэхээр манайхан бүлээн харцаанд суулгах ч гэдэг юм уу те, хүүхдийг давсагны өрөвсөлтөй байх үед нь одоо бүлээн ванн дотор суулгах гэдэг. Хэрвээ энэ халдварын шалтгаантай байх юм бол өрөвслийг өшөө дэш нь өсөх халдвар одоо бас өшөө бүр өрөвслийг даймжруулна гэсэн үг. Тийм учраас халуун баанд одоо суулгаад байна гэдэг бол тийм зөв арга хэмжээ бас биш байхын зарим үед. Зүгээр одоо ердийн одоо халдварын биш шалтгаантай үед бол бүлээн чинь бол тата зөв бас арга хэмжээ болдог л доо. Тэгэхээр зарим үед нь нөлөөлнө, зарим үед нь бол нөлөөлөхгүй гэсэн үг. Тийм. Нэг талаар бас нөгөө хүүхдүүд маань яг өнөөдрийн төрж байгаа энэ насанд болохоор одоо шинэ юу гэдгийг шатаагаар ингэ тоглох ч юм уу энэ хүү зүйлсүүд байгаа. Энэ дээр аюу зөвлөх юм. Энэ бол хэвээ үзэгдэл байх нэ. Зарим эцэгчүүд энийг маш их хүчтэй хүлээж аваад бүр анхаарлын яагаад ингэж чи ингэж байгаа ингээл загнаад идэхтэй тех тусам хүүхэд өшөө бүр эсрэгээрээ оролдож эхэлдэг. Тэгэхээр тэр үед нь өөрийнх нь дуртай өөр тоглоомор нь ч юм уу өөр зүйлд нь сатааруулаад анзаарахгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь тэрийг зөөр тайлбарлаж өгөх хэрэгтэй. Юмыг нуун гэдэг бол эргээд одоо хориглоно гэдэг бол эргээд дандаа сөрөг зүйл рүү авчдаг шүү дээ. Тэгэхээр одоо миний хүүхдийн одоо шээдэг эрэгт нь энэ ахын байна. Одоо эрэгтэй хүүхдэд эмэгтэй хүүхдэд ийм ялгаатай байдаг. Эмэгтэй хүүхэд сууж шээдэг, эрэгтэй хүүхэд зогсоогоороо шээдэг. Тэгээд нөгөө ээж аавын одоо хүүхэд бүрэлдэх хэмээг бас асууж байгаа зүйл нь бол тухайн хүүхдэд бол ямар нэгэн айгаад ах ч юм уу, ямар нэг гаж юм ерөөсөө биш учраас танин мэдхүй ач холбогдолтой нас насанд нь тохирсон энгийн хөөрхөн үгээр тайлбарлаад өгөх хэрэгтэй.
Ойлголоо. Баярлалаа танд. Амжилт хүсье. Хэрэгтэй өндрийг уулзъя. За баярлалаа. За би та бүхнийг эрэгтэйчүүдийн эм чанга ухааны доктор Нансалмаатай уулзууллаа. Баг насны эрэгтэй хүүхдүүдтэй бид анхаарахын зүйтэй ахын. Тэр тусмаа орондоо шийхт нь бид анхаарах нэ. Гэхдээ ер нь бол 3-аас 4 нас хүртэлх хүүхэд ер нь бол орондоо шийх тийм зүйлүүд бол хэвийн гэж үздэг юм байна. Гэхдээ бас ажиглах нь тодорхой хэмжээгээр. Өнөөдөр ямар хүчин зүйлүүд мэдээлдэг, өрсөн хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.